Тэнгэр онгоцод хоёр шиг өшөө. Яг зураг авах боломжтой шүү дээ. Эндээс яах гэж байгаа вэ? Эндээс эхнэрийн гойлыг авъя. Дээлэн дээрх гойлыг. Чам зүгж үзэх юм. 소중했던 우리 부르던 나를 기억하며 후회 없이 그림처럼 남아주기를 나에게는 내외롭던 지난 시간을 환하게 비춰주던 햇살이 되고 조그만 더 너의 하얀 손 위에 빛나는 보석처럼 영원의 약속이 되어 너에게 난 해질녘 노을처럼 한편의 아름다운 추억이 되고 소중했던 우리 부르던 나를 기억하며 후회 없이 그림처럼 남아주기를 Яг юм анхны харцаар дурлал, анхны харцаар хайрлах гэдэг тийм мэдрэмж бол байдаггүй ч юм уу гэж бодож авч ирсэн боловч анх удаа яг тийм мэдрэмж авч ирсэн. Их хөгжилтэй тэгээд хандлага сайтай ямарваа нэг юм хийхээрээ чин сэтгэлээсээ хийдэг. Юмд чин сэтгэлээсээ ханддаг замд нь маш их дуртай. Их нэртэй болвол ийм их нэртэй болондоо гэсэн яг тэр хэм хэмжээтрээс шууд ингээд 100 акыг ороод ирчихсэн. Тэгээ энэ эмэгтэйдээ заавалчгүй танилцаад энэ эмэгтэйтэй суундаа гэсэн бодолтой явж байсан. Намайг гинэх үед миний нөхөр хамт инээдэг. Надаас илүү одоо надад ямар нэгэн баяртай зүйл тохиолдоход надаас илүү баярлах жишээний те намайг уурсан гомцсон тунсан үед намайг бас аргаддаг тэр занд нь би их дуртай. Олон зүйл дээр битэрийг одоо хамтдаа байж хүн бэрхшээлүүд бол гарч байгаа шүү дээ. Тэр үед бол ингээ нууршгүй, урахгүй ингээ яг хажууд өнөөдрийг хүртэл ингээ түшээд байж байгаад маш их баярлалаа. Би бол хамгийн түрүүнд мундаг залуу гэж тодтгоо. Яагаад тийм тодтгол хийж байгаа вэ гэхээр хийсэн ажил, хийсэн өнгөндөө эзэн болдог. Тэр зам чанар нь тэр хүнийг тийш тодорхойлоход хүрэж байгаа ба. Хамтдаа яг болгоно бүтээнэ гэж амьдралаа эхэлж исэн. Цаг хугацаас 10 сум шиг бас өнгөрдөг юм байна. Их амжилттай ирээдүй хүлээж байгаа ах гэж би итгэдэг. Тэгээд эрдэнэ эмэгтэйгээ амьдралаа байнгын хамтдаа сайхнаар төсөөлдөг. Тэгээд тэр төсөөлөлд хүрхийн төлөө өөрийгөө 100 200% дайчлаад хичээх болно. Хамтдаа хоёулаа сайн амьдрах болно. Хайртай шүү хайртай. Маш их хайртай шүү.
슬픈 노래로 내 작은 가슴 속에 이렇게 남아